Яг би одоо Монгол адуугаар оролж байна. Бас нийгэм бодлоо одоо Монгол адуугаар оролдоод одоо сүүлийн үед худлаа яриад байгаа одоо би нэг газрын сонгуудаар нэг яг юм дээр нэг өсвөр газар л тэрлээ одоо гүйцэтгэх боллоо. Одоо тэрнээс миний Монгол адуу юугаач өгөхгүй. Хэдэн 50 25 тагаал адуунд орж ирэл. Угаасаа тэдний хөлийн урд ойрын одоо зам нь ортоод байна, юу нэг ортоод байна. Тэнтэй уралдах боломж ч хэцүү бид нар. Хөлийн урд гүйцэхгүй. Хурдан байгаалаад яваал гэдэг тэгэл. Амар ралливаад байдаг очтгүй. Гэхдээ бид нар хурдны чиглэлээр зохион байгуулалт адууж өгөөс тэр чигээрээ л явах юм. За яг хөө нэг ганц нэг өнжил суудаг л байдаг. Тэгэл ер нь тэгэл хурдан юмны санаж энэ чинь тэртээ цустай тэр эрдлийн тулцсан тэр угаасаа тэндээ зөвлөлдүүлгээр зохион байгуулалтаар гарсан тийм хурдны үйлдвэрийн адуу шүү дээ. Энэ гадаад адуу чинь ерөөсөн зүгээр яг Монгол адуу шиг ингээд зохион байгуулалт гадаа Монголоос тэр хөрсөн дээр төрсөн унгав шин чинь бараг юмны санаа зохион байгуулалтаар өсгөгцсөн тийм мал юм чи гэсэн. Би л одоо сайхан ингээд би одоо аль холбоо толд нь ч гэсэн би бас шийдэл төрөөс гэж боддог. Энэ Монгол одоо тэр жил одоо тэр хэн одоо ерөнхийлөгч болцоо одоо энэ хөрөлцөх Монгол адуурлууд дуулна гэд хууль батлаад ингээд яхад би л яг дотроо их баярлж лээсэн. Тэгээ яг үндсэн дээр очиод одоо манай аймаг чижил сумд чижил яваад чинь танил даргын тэр танилтай дарга тийм баян хүний эрлэл мордоо авчдаг. Гэхдээ мань шиг нэг 25 та амшираа гулцгнаад очихоор хасааг гаргачдаг. Тэнгүүдэ дарга тэргийнх нь мордоо авчдаг. Ийм бас нэг жуудаггүй бас нэг ийм муухай юмнууд бас явагдаад гал. Бас тэнд би бас нэг бас ч гэсэн уяач одоо манай энэ одоо ард түмний Монголын уяач гэсэн өөрснөө бас нийгэмд өөрснөө ухаантай байх хэрэгтэй байхгүй. Бас нэг соёлтой байх хэрэгтэй. Бас нэг хэдэн аймаг байл. Сайхан нэг соёлтой оролдоод одоо хинтийн Сүхбаатар аймаг хинтийн энэ рүү сайхан бас ингээ мороо ингээ мордоод хинтийн энэ үүрэнга дундгаа бас улсууд нэг соёлжцсан. Энэ үүрэнга дундгаа өвчгсөн. Тэгэл Монголоо мордвол Монголдоо явуулчихна. Эрдэнэ мордвол эрдэнэсээ явуулчихна. Бас хүний бас соёл байна. Нэг хэдхэн аймаг байгаа юм. Аранга Монгол тийм байхгүй. Хин ирлээс ашиг онжоос хин хурдан дахиулах гэсэн ирлээзийн төлөө л зүтгэх хэрэгтэй. Гэхдээ тэгэл яг манай адилхан дуургаал бас ганц нэг ирлээзм чирээд ирдэг. Гүрээ сайн муу таарж байгаа юм явахгүй юм гэдэг. Тэгэхээр ийм сайхан Монгол адууны төлөө ингэж зүтгэж байгаа та хэдэг биш ч гэсэн дэмжиж байна. Би Монгол адуутай өөрөө Монгол адуу би ч бас худлаа ярих хурцны сайхан Монгол адуу үеэрээ сайхан дахиулж байгаа. Би бас нэг ах мунданга ах дүүнээрээс үүсэн аав ээжиг юм би дахиулж л юм. Ийм сайхан бас нэг юмны төлөө бас хүн гараар дуу зогсоод явах хэрэгтэй. Одоо ч гэсэн энэ айл газар нь саяны дээр гомбоо дарга ярьж байгаа шиг үнэн байхгүй. Айл шийдэлтэй газараа бас нэг том газар хүрэх хэрэгтэй юм. Ерөнхий сайд байж байгаа хөрөлцөгч ингэж баталчаад ах тэгээд гахуул арж явдаг. Одоо тэгээд гол нь энэ манайхны комист бас нэг мал мэдгүй ажилдаг нь бас их харамсалтай тэр. Адилхан хөдөөний сайхан боруу яаж дээрээд бас дунд нь ороод ажиллах чадахгүй шүү дээ. Наад чи ингээ хөдөөний боруу яаж орж ирээд. Тэгээд бас нэг бодол чанартай юм мал мэдгүй сууж явах. Нэг даргын хараад ууг мордуулчихдаг. Нэг даргын маа харж байгаа мордуулаа явуулчихдаг. Тийм бас нэг муухай жишг байгаа бас. Тэрийг бас болох бас нэг хэмжээнд бас хүрэх хэрэгтэй бас ч гэсэн уяаш юм. Тэгээд тэр сервэний өндөр гэдэг тэр хүн оролцож байгаа юм шиг л угаасаа ойлгомжтой. За эсвэл тэр бүр хүн оролцоог болгоё гэж байна. Тэр ялгаагүй тэгэл нэг өндөр адуугаар батлах гэж байгаа юм тэр ихгүй. Сервэний хэмжээгээр малыг тогтооно болохгүй. Бас өндөр Монгол адуу байж л бас. Тэнтэр яг тэр сервэний өндрөөр бас хэмээг тогтооно гэдэг үйлдвэр тэр юм харна үгээс яг тэр сервэний өндөр малыг хэмжээ тогтооно гэдэг тийм комисс байж болох ч юм биш. Тэр хааж Монгол адуу тийм ч юм баг. Өндөр Монгол адуу.